Би анх энэ хүний айлаа мат туслах малчин болоод мал харж яхад маань одоо энэ юунд багийнхаа засаг дараа одоо зориг доотор дарга маань энд хөдөлмөр халамжийн хэлтсийн залуу малчдын малжуулах төсөлд хамар болохоор надад хөсөлд ийм юу гаргаа гэд тэрний хамрагдаж тэнцсэн. Тэгээд тэрний хамрагдсанаар миний мал одоо өсөж одоо харин гэр одоо хүүхдүүдийнхөө яхад бол мал маань давгүй болж байна. Одоо 300 гаруй малтай болоод давгүй болж л байна. Одоо энэ чигээрэл ингээл малаа өсгөх хөдөө сайхан малаа хараал байл гэж бодож байна да. 2020 он хамрагдаж эхэлв. 20 онд хамрагдаад одоо 3 жил болж байна. Энэ жил одоо хугацаанд дуусч байгаа. 20 онд хамрагдахдаа би шин 100 хэдэн малтай хамрагдажсэн. Одоо энэ жил 300 гаруй одоо 22 оны байдлаар бол 300 гаруй малтай болоод байна. Тэр 20 оны намар 11 сард явлаа бид нарсан. 20 оны 11 сард явсан баха. Алтан мэйл залуу малчдыгаа одоо малжуулах төсөлд хамрагд малчдыг дагуулж алтан мэйлээр явсан. Одоо тэр махны мах үйлдвэрлэх мах комбинатыг нөөцлөөд тэгээд нэг малчдын харн орж одоо тэр танилцуулга хийж явсан бид нэр 3 хоног явсан баха тийш явах та.